За сайн уу манайхан. Шинэ контентоор уулзч аваад баяртай байна. За энэ удаад амьтны ертөнцийн сурлалын хамгийн ихний амьтнаа ярихаар нэлээд судалж байж хийлээ. За та нар маань ямар амьтан гэж юу н бодож байна? За энэ бол Писа юм аа. Яагаад энэ амьтныг одоо ингээд сонгож ярьж байгаа вэ гэх юм бол сүүлийн үед Писаны нүүдэл дэлхийд даяар одоо үзэгдэх болсон. Тэгээд дахин гарч ирээд байгаамаа. Тийм болохоор Писа гэдэг амьтныг сонгосон байгаа. За бүгдээрээ сэдв рүүгээ орцгоё. Эхлээд бүгдээрээ энэ Писа гэж одоо жижигхэн, зэвүүн, цус орогч амьтан яг ямар амьтан юм бэ те? Энэ амьтны талаар ерөнхий ойлголт авцгаая. За Писаны шинжлэх ухааны нэр нь бол Saimex lectularius гэсэн нэртэй юм байна. За тэгээ нас бий гүйцэн Писа нь 4-7 мм урттай байдаг. Гадаа төрх нь бол зөөвөн, хүрэн боронготой, хавтгай биетэй, тэгээд удаан хөдөлгөөнтэй тийм амьтан байд юм байна. Наслалтын хувьд гэх юм бол 6-аас 12 сар хүртэл амьдраад жам ёсороо өгт юм байна. Эмэгчин Писаны ойролцоогоор өдөрт 1-ээс 10 өндөг гаргадаг бол сард бол 200-аас бүр 500 өндөг хүртэл шахт юм байна. За эмэгчин Писа амьдралынхаа явцад 12 сарын хугацаанд нийт 50 удаа өндгөлдөг гэсэн үг. За хүүдэн нөхцөлд амьдралынх нь үйл ажиллагаагаа одоо ингээ удаашруулад бүр амьгүй мэт болгоод дараа нь сэрэгдэг тийм чадвартай бүр ийм чадвартай амьтан байд юм бэ шүү. За Писаны авгалтай нийт 5 үе шатыг дамжиж байж нас бий гүйцэд юм байна. Нэг үеэс нөгөө үе рүү дамжихад дор хаяж нэг удаа цусаар хоолсон байх шаардлагатай байд юм байна. Үе шат болгондоо арьс нь гуйжиж шинэ арьстай болдог. За дөнгөж төрсэн Писаны үр төлөв нь ямар ч өнгөхгүй тийм шишиг маш жижиг байдаг бол арьс нь гуйжих тоол нь томорсоор илүү тийм бор шаргал өнгөтэй болт юм байна л да. Хүмүүс Писаг жижиг жом, бөөс, бусад төрлийн шавчнуудтай андуурдагч одоо Писаны хөдөлгөөн нь бол ер нь шоргоолжтой их төстэй гэж хэлж болох юм байна. За Писа нь бас өдөр болгон хоолтдоггүй юм байна. Үүрнээсээ 5-7 хоногт нэг удаа гарч ирж цусаар хоолдог. За Писа нь олдсныхоо биеийн дулаанаар бас биеэс гарч байгаа CO2 буюу нүүрс хүчлийн хин үнэрт одоо татагдаад тэрүүгээр бол олцоо олдог гэж шүү. За Писаны Писа нь болохоор ор, матрас, буйдан, хивс, хөшиг, цахилгааны залгуур, халуун тийм харанхуй те нуугдах тохиромжтой газар юу нь бол үүрэлдэг, үүрээ засдаг. Писа халуун одоо тийм дулаахан тийм зүйлд бол маш татагддаг юм байна л да. За өдөр харанхуй газар нуугдаж, шөнөөр бол цус орохоор гарч ирд юм байна. Писа бол хамгийн төсвөртэй амьтдын нэг энэ дэлхий дээр байдаг. Тэд тооллохгүйгээр бүр 1-2 сарч амьд байж чадд юм байна. Харин бүр хүүдэн нөхцөлт штэ 1 жил хүртэл үсгэлэн байж тэс чадд юм байна. Тэгэхээр чинь бүр үнэхээр төсвөртэй гэсэн үг байхгүй юу? Хооллохгүй байсан ч гэсэндээ Писа бол ер нь бол өхгүй гэсэн үг. За Писа бол маш олон сая жилийн өмнө үүссэн юм тийм байна л да. Писаны өвөг дээдс нь бүр 115 сая жилийн өмнө амьдарч байсан гэж эрдэмтэд үздэг юм байна. Тэд бол үлэг гүрвлийн үед ч байсан. Тэгээ бүр Египтээс олцсон тийм чулуудсан олдроос Писа нь бүр 3500 жилийн өмнө амьдарч байсан бүр батлагдсан байгаа юм. Муми кинон дээр гардаг штэ нэг биений арсны тавсар ингээд ороод тэгээд хүний цусыг сортог тэр амьтан баг Писаны өвөг дээдс гэж бараг л хэлж болно шүү. За манай эртний өмнөх бүр 400 жилийн өмнө Аристотл Писаны тухайн анх тэмдэглэж үлдээсэн байт юм байна. Хятадын зарим мужид бас Писа хэрвээ гэрт олдох юм бол муу ёр гэж үздэг байсан гинэ. Тэгээд Писа их үүрлэх юм бол үүлийн үр нь буцаад ирж гэж бас тайлбарладаг байсан байна. За Европын зарим оронд Писаг сүнс тижээгч одоо гэрт нас орсон хүний сүнс нь тэндээ гацаад үлдээд тэгээд Писа гарч ирдэг гэж ярьдаг байсан юм байна. За 17 дугаар зуунд зарим сүмд хүмүүс Писаг чөтгөрийн элч гэж үзээд устгахтаа бүр тийм ариун ус хүртэл цацдаг байсан гээ оддоо. Үнэхээр бас Писаг устгах гэж олон янзаар л үздэг байсан юм байна. За бүр дундад зууны үед хүмүүс шинэ ор авахтаа Писаны эсрэг бүр тийм тарин уушуулдаг байсан юм байна. За англид ийм үг хэлц байдаг гинэ. Don't let the bed bugs bite гэсэн тийм хэлц байдаг юм байна. Орондоо ороод Писанд хазуулахгүй тайван нойрсороо гэж хэлээд унтдаг байсан юм байна л да. Бүр тэгж Писанаас бүр айдаг байсан юм байна. За Писа бол бас аялалд маш дуртай амьтан гэж шүү. Таны одоо чимдаан, цүнх хувцсанд тэд маш амархан нуугдаж ажил амралтаар тэнд дагаад л явд юм байна. Писа ер нь бол бохир орчноос бол үүсдэггүй. Та гэрээ байнга цэвэрлдэг байсан ч таныг Писа үүрлж болох юм байна.
Хүмүүсийн нэг буруу ойлголт байдаг шүү дээ. Маш заваан бохор газар л ер нь писата болт юм байна гэд. Тэгвэл цэвэрхэн байранд ч гэсэндээ писа үүрэлт болт юм байна. Писа нь яагаад тэгэхээр тийм дулаан цус амьд одоо бий байгаа газар л ер нь үүрээ заст юм байна л да. Тэрнээс биш бол цэвэр бохор нь бол писанд бол нэг хамааралгүй юм байна. За писаны ам нь бол хоёр шилбүр шиг байдаг гинэ. Нэгээр нь арсыг нэвтэлж нөгөөхөр нь цусаас ордог. Яг цус орохдоо шүлс нь өвчин андаа хичиг үйлчилдэг болохоор тухайн үед болохоор хүний биед ямар ч тийм өвдөлт мэдрэгддэггүй, хазуулж ийн гэдэг хүмүүс мэддэггүй юм байна. Харин хатсны дараа нэлээд хэдэн минутын дараа цагтанж эхэлдэг. Тэгээ энэ үед писа бол аль хэзээ тэр газараасаа явцсан байдаг. Тийм ч учраас хүмүүс яг хазуулаад юу хадж байгаа намаа гэд хайсны дараа юу ч олддоггүй юм учиртай байна л да. За тэгээ хэрвээ таны гэрт писа үүрлсэн бол тийм нэвширсэн тийм бохир үнэр гарт юм аа л да яг тэр хэсгээс нь. Тэгээ энэ үнэр нь болохоор тэдэнд бие хамгаалалт бас тийм аюулын тохио болт юм байна. За нэг байгалийнх нь өөрийг нь хамгаалах булчирхаанаас нь тэр үнэрүүд нь гардаг гэж эрдэмтэд үздэг юм байна л да. За тэгвэл энэ амтан манай эртний өмнө байсан мөртлөө нэг хэсэг алга болоод яагаад ер нь дахиж гарч ирээд ингээд улс орон даяар ингээд яваад байна вэ гэдгийг бүгдээрээ ярьцгаая. Дэлхий дээр ер нь яагаад тарах болсон бэ те? За писаны эртний амьтан ч гэсэндээ сүүлийн 20 гаруй жилд дэлхий даяар бол сэргэн тэгэд маш хурцтай тархаж байгаа тийм нийтлэг шавжуудын нэг болоод байгаа юм л да. За энэ нь болохоор ер нь бол хит хитэн шалтгаантай. За Америкийн Pest World судалгааны тайл нь 2000 оноос хойш писа дахин сэргсэн гэж онцлсан байт юм байна. За 2020 онд дэлхийн 100-аас дээш улс писаны дэгдэлтэнд хүрсэн байт юм байна. За энэ хит хитэн шалтгаантай. За эхний шалтгаан гэх юм бол олон улсын аялал жуулчлал илт нэмэгдсэн. Тэгээ хүмүүс бол зочид буудалтай онгоц, галт хэрэг, түрээсийн байр, Airbnb зэрэг дамжин өнгөрөх газраар их явдаг болсон. За писаны үүнийгээ дагаад таны одоо цүнх, хувцас, гудас, тавилга зэрэгээр дамжин ер нь дэлхийгээр аялагч болцсон юм байна л да. За дараагийн шалтгаан гэх юм бол писанд химийн хорны тархлаа болно гэж явандаа сууж эхэлсэн гэж үздэг. Дихлофос, перитроид зэрэг олон төрлийн одоо энэ шавж устгалын химийн хорт бол тэсвэртэй болж ихсэн байж магадгүй эрдэмтэд үзээд байгаа. За тэгээд дараагийн нэг шалтгаан гэх юм бол одоо ингээд тренд болоод байгаа хуучин хувцас зардаг одоо thrift shop-ууд гэж хэлдэг шүү дээ. Энэ дэлгүүрүүд нь бас писа одоо гэртээ оруулж ирэх өндөр эрсдэлтэй тийм их усруудын нэг болоод байгаа юм байна. Хуучин хувцас ялангуяа одоо пальто, цүнх, хөвөн даван материал бүхий хувцснуудад писа одоо харагдахгүйгээр өндгөө тийм шахсан байт юм байна л да. Тэгээд даавуу товч цүнхний дотор халаас карма зэрэгт бол өндгөө шахсан байт юм байна. Тиймээс та хэрвээ хуучин хувцас авдаг эсвэл авах гэж байгаа бол тухайн хувцас 60 хэмээс дээш халуун усанд заавал угааж ариутгах хэрэгтэй юм байна шүү. Тэгээ хувцсыг бол шууд гэртээ ер нь оруулахгүй ууданд сайтар боож баглаад тэгээд уурын эндүүгээр эндүүдэж ариутгах хэрэгтэй юм байна. Гэрийнхээ хувцснаас бас тусгаарлаад 1-2 хоног өөр өрөөнд ч юм уу эсвэл гадаа ингээ балкон дээрээ өлгөөд писа байна уу үгүй юу гэдгийг маш сайн шалгаж өөрийнхөө хувцснуудаа нийлүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байт юм байна. За бас дараагийн шалтгаан юм бол зөвхөн хувцас биш ээ. Хуучин барааны бас хэрэглээ маш их нэмэгдсэн юм байна. Хямдралтай хуучин тавилга авах хандивлах, эд тогшол хэрэглэх нь бол писа бол дагуулж ирд юм байна. За писаны гол үүр нь бол гудас, буйдан модон тавилга нуугдаж амьдардаг учраас энэ нь бол дамжих гол шалтгаан болт юм байна. Тийм болохоор иймэрхүү тавилга авах юм бол та бас л энэ тавилганд чинь писа дагалдаж ирж байна уугүй юу гэдгийг сайтар шалгах хэрэгтэй юм байна шүү. За дараагийн бас нэг жижиг шалтгаан гэх юм бол хүмүүсийн тоомжиргүй бас мэдээлгүй байдал нь нөлөөлдөг гинэ. За писаны анхны шинж тэмдгүүдийг мэддэггүй бас хош хуршихгүй ингээд удааснаас тухайн писаг одоо гэр даяараа тархах нөхцөлийг бүрдүүлдэг гинэ. За писа бол маш хурдан үрждэг гэж хэлсэн шүү дээ. Сая нэг эмэгчин писа сар 500 үндэг гаргадаг. Тийм болохоор та писаг нэг яралтай илрүүлээд устдахгүй бол маш хурдтай өснө. Өөрөө өхөн гэж юу нь бол байхгүй. За 2023 онд бүр Нью-Йорк, Лондон, Сөүл хотуудын thrift дэлгүүрүүдээр дамжин писа тарсан нэм тохиолдлуудыг бүртгэж бүр анхааруулах хүртэл гаргаж байсан юм байна. Франц улсад бүр писаны нүүдэл 2023 онд болж засгийн газраас нь писаны тархалтын эсрэг бүр үндэсний төлөвлөгөө хүртэл хэрэгжүүлж ирсэн байна. Тэгэд бүр засгийн газраас нь писаны устгалт зориулж 230 сая еврог зарцуулсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол нэг үүрэлчих юм бол ямар их эдийн засагт бас эрүүл мэндэд хор охирол учруулдаг шавж бай гэдгийг харагдаж байгаа байх. За зарим орнд бүр писа олдог тийм тусгай нохоонууд байдаг гинэ.
Тэд одоо бисааны үнэрийг 97% хүртэл тийм наривчлалтаар оруулж чаддсан юм байна. Энэ нохоонууд нь ихэнхдээ зочид буудалтай түрээсийн байруудад ашиглагддаг юм байна. За тэгвэл одоо ингээ бисааны талаар бүгдээр ерөнхий мэдээлэлтэй болчлоо шүү дээ. Тэгвэл таны гэртээ бисаата болсныг яаж мэдэх вэ те? Энэ талаар бүгдээр ярилццгаая. Тэгвэл энэ салж өгдөггүй цус орогчийг юу хэрхэн илрүүлэх юм бэ те? Энэ талаар бүгдээр ярилцъя. За тэгвэл таны гэрт бисаа байгааг гэлтгий хэдэн шинж тэмдэг байд юм байна. За эхний шинж тэмдэг нь хэм бол хэрвээ таны ор хүнчлийн даавуун дээр одоо хүнжил дээр ч юм уу те цусны тийм жижиг толтнууд үүссэн байгаа бол энэ нь та бисаата болсон байж магадгүй гэсэн үг юм байна. Учир нь бисаа хазахдаа бяцхан тийм цусны уул мөрүүлдээд юм байна л да. За дараагийн нэг шалтгаан хэм бол бисааны гуудсан арьс. Хэрвээ таны ор хүнчлийн одоо булан тохой тавилгын завсараас 1-2 мм урттай шаргал тийм туяатай хуурай хүндий тийм арьс шиг зүйл ихээр олдох юм бол энэ нь бол бисааны гуудсан арьс байх маш их магадaltaй байна. Тийм болохоор юмнуудаа сайн шалгах хэрэгтэй. За дараагийн шалтгаан хэм бол бисааны ялгац. Бисаа нь одоо ханны булан, орны хүл, цахилгааны залгуур, матрасны одоо ойдлын буланд бор эсвэл яг бэх шиг тийм хар толботой тийм ялгац гаргад юм байна л да. Хэрвээ таны одоо даавуу тийм модон эдлэлт хар цэг шиг олон тийм нэгт толб байвал энэ нь бол бисааны баас гэсэн үг юм биш үү. Тэгэхээр та бусад зүйлээ бол яаралтай шалгах хэрэгтэй гэсэн үг. Мэдээж бас шөнийн цагаар маш ихээр бүр тэсхийн аргагүй болтол цагтнах те арьсан дээр бүр 3-5 юм цуурсан улаан хавтгаа тууралчиг юм гарах юм бол та бисаанд хазуулжээ гэсэн үг. За мэдээж зуны цагт ч юм уу шумуул болон бусад амьтанд хазуулсан байж болох юм. Тэгвэл шумуул болон бусад амьтнаас ялгаатай нь бисаа нь тийм шугамн цуваа хэлбэрийн хаздаг гинэ. Тэгээд хазалт нь бол тийм улаавтар өнгөтэй хавтгаа байдаг. Хамгийн гол нь хэлбэр нь нэг газар олон хатсан байт юм байна. Та хэрвээ шөнийн цагаар ингэж хазуулж байгаа бол таны ор бол бисаатай болж ял гэсэн үг. Та эндээсээ салах хэрэгтэй болсон байна. За тэгвэл одоо хамгийн чухал асуулт бисаанаас хэрхэн бүр мөсөн салах вэ те? Энэ бол маш чухал асуулт те. За хамгийн эхлээд та бисаа байгаа газар үүрийг нь олох хэрэгтэй. Ор матрас дээр дурсан одоо орны хүл толгоо буудан розетик те модон тавилга хөшиг ханийн цас гээд бүр гэртээ байж болох бүх газрыг та бол нийжих хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө бол бисаа ихэнхдээ унтлахын өрөөнд бол үүрлэлсэн байдаг. Таны орны иргэн тойронд л ер нь үүрлэн гэсэн үг. За үүний дараагаар мэрэгжлийн тийм ариутгалын компани дуудан хор цацуулж болох юм байна. Бисааг бол дэлхий дээр дулааны аргаар, химийн аргаар одоо гэсэн хоёр аргаар л устгах боломжтой байт юм байна л да. За эхний дулааны арга нь ямар арга вэ гэх юм бол бисааг бол хамгийн үр дүнтэй 100% устгадаг арга юм байна. Бисаа нь болохоор нэмэх 50 градусаас дээш хэмд өгд юм байна л да. Тийм болохоор энэ бол хамгийн найдвартай арга гэсэн үг. Тиймээс та гэрийн нөхцөлд өөрөө устгах бол ор хүнчлийн даавуу, ор хэрэгсэл, гудас, хувцас ундраа бол 60 хэмээс дээш хэмтэй халуун усанд угааж хатах хэрэгтэй. За 120-оос 140 градус хүртэл халдаг тийм уураар цэвэрлэгч авах хэрэгтэй. Тэгээд ийм уураар цэвэрлэгч аваад эсвэл энэ уурын индүү байсан ч болно. За ийм индүүгээр бисаа үүрлсэн бүх булан тохой газруудыг халуун уураар шүшиж ариутгана. Ингэснээр одоо өндөгнүүд нь ч гэсэндээ ууранд өгч бисаа үржих нөхцөл нь буурд юм байна. Таны нүдэнд харагдахгүй байгаа мянган жижигэн өндөгнүүдийг уурын одоо халуун уураар нэгсэндээ алдаг гэсэн үг. За зарим оронд бол одоо өрөөг байшингийн тэр чигт нь 120 градусаас 140 градус хүртэл тусгай тийм халаагчаар халаах замаар устгах юм байна л да. Гэхдээ энэ аргыг хэрэглээд гэрээ галтан шатааж ясан тохиолдлууд маш их гарч ирсэн юм байна. Тиймээс энэ аргыг бол тушаад нэмэргүүл болов те ер нь хэцүү энэ арга. За ингээд ч хэрэг арилахгүй байх юм бол бисааны зориултын хор авч хэрэглэх за эсвэл мэрэгчлийн байгууллагуудаар цацуулах хэрэгтэй. За бисаанд хамгийн их нөлөөлдөг хорн гэх юм бол перитроид, неоникотиноид, десикант зэрэг бодисуудыг агуулсан хор сайн байд юм байна. За энэ хорнуудыг болохоор шүршихтэй, нунтаг, гэл зэрэг ямар ч хэлбэрээр нь бол хэрэглэж болно. За хороо гэхдээ хамгийн гол нь 7-оос 14 хоногийн давтамжтай ахин цацах хэрэгтэй. За бисаа бол бүрэн устгал цацах хэрэгтэй. Нэг удаагийн цацалтаар хүмүүс ингээл цацаал за бисаа алга болчлоо гэж боддог. Тэгвэл нэг удаагийн цацалтаар бол бисааны өндөг нь үлдсэн байх магадaltaй байдаг. Тиймээс та
та дор хаяж 2 удаа цацна. Мэдээж тэгээ таны гэрт бясаа хэр удаан ингээ үүрлсэн бас хэр их байгаагаас шалтгаална хорны хэмжээ нь. За бясаа дахин үүрлэхээс сэргийлж бас сардаа ер нь 1-2 удаа гэрээ уураар цэвэрлэгч уурын эндүү тоос орогч зэргээр бүх булан тоогоо одоо их цэвэрлэгээ хийж цэвэрлэх хэрэгтэй байд юм байна. Бясаанаас ер нь бол салахад танаас бол урт удаан хугацааны хичээл зүтгэл чармаалт гарна. 1 удаа хор цацаад ч юм уу 1 удаа уураар цацаад таны гэрээс бясаа ер нь алга болохгүй гэсэн үг. За ямар нэгэн ингээд цайхан ингээд гэрээ ариутгачлаа те. Тэгвэл та ямар нэгэн аяллаас ирэхдээ гаднаас орж ирэхдээ чемодан гар зүгээ гэртээ оруулахаас өмнө цэвэрлж ариутгах хэрэгтэй. Мөн матрасны хамгаалалт бүхий углаа заавал матраасандаа хийж хэвших хэрэгтэй. Энэ нь болохоор бясаа үүрлэх магадлалыг хий дахин бууруулдаг юм байна л да. Тэгээд тэр углаа нь бол битүү байвал бүр сайн байд юм байна. За бас нэгэн байгалийн аргаар устгадаг арга байд юм байна. Тэр нь болохоор диатомын шороо гэж байд юм байна л да. Энэ шороо нь болохоор нундаг тийм хэлбэртэй. Тэгээ бясаа болон бусад хортон шивжиг устгахад хэрэгэлдэг ийм байгалийн химийн бодис агуулгаагүй нундаг юм байна. За энэ нундаг нь бол Монголд бол одоогоор зарагддаг юм байна. Гадаадын бол вебсайтууд дээр бол байд юм байна. Яг одоо энэ зурган дээр гарч байгаа шороо гэсэн үг шүү дээ. Ийм нундаг тийм бодис шиг зүйл байд юм байна. За энэ диатомын шороо нь болохоор маш нарийн ширхэгтэй. Тэгээд ийм шилэн бүтцтэй байдаг гинэ микроскопоор ингээд харах юм бол за тэгээ энэ нь болохоор яаж үйлчлдэг вэ гэх юм бол шавжийн биеинд хүрх үед арьстай хуйгийг нь зүсээд усчийг нь сорж хатаж өгүүлдэг юм байна. Тэдний одоо гаднах хамгаалтыг нь зүсэж гэмтээдэг гэсэн үг. Тэгээд усчийг нь сороод 24-өөс 72 цагийн хооронд одоо хатааж тэгж устгах юм байна л да. Ийм бас нэг арга байдаг юм байна. За тэгвэл бүгдээрээ Монголд одоо бясааны ер нь нөхцөл байдал ямар байгаа юм бэ те? Тэр талаар бүгдээрээ ярилцгаая. За манай Монгол улсад бол сүүлийн жилүүдэд орон сууц, дотуур байр те, зочид буудал, айл өрхөдөд бол ер нь түгээмэл болсон. За тэгээ ялангуяа хуучны байр, хүн их солигддог ийм түрээсийн байр, нийтийн байр те, зочид буудлуудаар бясаа их оргонсон байд юм байна. Тэгээ сүүлийн жилүүдэд энэ бясаа маш их үрдсэн нь ковидын үеэр жил бүр нөө хийгддэг хортны шавжийн устгал ариутгал хийгдэгүүтэж холбоотой гэж бас тайлбарлаж байгаа юм л да. За манай Монгол улсад бол бясааны маш олон төрлийн хор байгаа. Гэхдээ хамгийн сайн гэгдээд байгаа Хятад улсаас импортлон одоо оруулж ирдэг ногоон шилтэй хорны талаар мэдээлэл бэлтгэсэн байгаа. Энэ хорыг ер нь дуртай болгон зарж ямар ч хяналтгүй худалдаалж байгаа. Тэгээ ер нь хүмүүс ямар хор гэдгийг сайн судалгүйгээр авч хэрэглэж байгаа шүү дээ. Тэгвэл энэ талаар бүгдээрээ ярилцгаая. За энэ ногоон шилтэй бодис нь болохоор хортон шавж устгах зориултай DDV нэртэй Хятадын тийм бодис юм байна л да. Энэхүү бодис нь болохоор найрлага нь юу вэ гэхээр DDVP буюу дихлорвоз гэсэн нэршилтэй тийм фосфорын нэгдэлтэй маш хүчтэй шавж устгах хор байд юм байна л да. За энэ хорын бодисын агуулмж нь бол бүр маш өндөр 77.5%. За гол зориулт нь гэх юм бол гадаах орчинд ялаа шумуул бөөс бүрэг зэрэг хортон шавжийг устгах тийм зориулттай хор юм байна. Ягч бас бясааны зориултын хор бол биш юм байна. За энэ хор нь хүний эрүүл мэндэд бол бүр маш хортой. Амьсгалаар орох юм бол хордлого үүсгэх цаашлаад бүр амь насанд ч занл хэлж болзошгүй. За энэ хорыг дотор орчинд бол ерөөс огт хэрэглэж болохгүй. Зөвхөн гадаад талбайд л хэрэглэх зориулттай. Яагаад гэхээр энэ DDVP гэдэг одоо бодис нь төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлөгч тийм хор учраас амьсгал арьстай хоол боловсруулах замаар орох юм бол шууд хордлогонд орд юм байна. Амьтан ч гэсэн хордлогонд ордог гинэ. За тэгээ гэртээ хэрвээ тааш хүрших юм бол уушгинд ч хурдан нэвчээд хүүхэд өндөр настан те одоо гэрийн тэжээвэр амьтанд амьсгал боогдох, толгой өвдөхтэй бөөлжих зэргээр илэрдэг юм байна. За ер нь тэгээд байнгын хэрвээ ойр засуулж баг тумгаар амьсгалаад байх юм бол урт хугацаанд таны элэг, бөөр, мэдрэлийн тогтолцоонд хүртэл гэмтэл учруулж болзошгүй ийм аюултай хор юм байна шүү. За энэ хорыг бүр дэлхийн олон оронд хоригдсан байд юм байна. Америкийн нэгдсэн улс, Европын орнууд, Япон зэрэг улсуудад энэ яг DDVP гэсэн бодис орсон одоо гэр ахуйн бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээнээс бол бүр мөсөн хорсон байт юм байна. Тэгэхээр ийм хортой зүйлийг одоо манай Монголд бол зарж байна гэсэн үг юм аа. За тэгээ энэ хорыг гэр дотор орчинд бол ерөөсөө хэрэглэж болохгүй ахин хэлье. Тэгээ энэ хорийн нь бол зөвхөн мэрэгжлийн хүмүүс гадна орчинд бүр хамгааллын хувцас хэрэгсэлтэйгээр хэрэгэлдэг ийм хор юм байна шүү. Тиймээс та бясааны хор авах гэж байгаа бол орц найрлагыг нь сайн харах хэрэгтэй. Тэгээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орц найрлагатай хорнуудыг сонгож хэрэглэх хэрэгтэй байна.
мөн одоо ахуй нөхцөлд хэрэгжилж болох хэсгийг нь бол тухайн одоо хор зарж байгаа хүнээсээ маш сайн асууж тодруулаарай. Тэгээд бас нуухыг авах гэж байгаад нүдийн цохол ингээ Монгол үг байдэн штэ. Тэрэн шиг бас амь насандаа бити одоо хохирол учруулаарай, мөн эрүүл мэндийн хамгаалалаа гэж хэлмээр байна. За тэгвэл бүгдээрээ дараагийн одоо нэг сэдвүүдэд оръё. Энэ нь болохоор бясаа ер нь хүний эрүүл мэндэд хохирол учруулдаггүй. За одоогийн байдлаар бол судалгаагаар бясаа нь бол тийм доох гепатит зэрэг цусаар ингэж халдварладаг тийм өвчнүүдийг бол тараадаг гэсэн ямар ч тийм нотлогоо бол байхгүй, тэгж нотлогдоогүй юм байна. За хэрвээ энэ бясаа халдварт өвчин тараадаг байсан бол одоо бүр замбраа алдна үстэй тий. Гэхдээ бясаа нь бол эрүүл мэндэд бас сөрөг нөлөөтэй байд юм байна. Ямар нөлөө гэх юм бол одоо ямарваа нэгэн хүн хазууллаа гэж бодоход улаалт захтнаа тий тухайн хэсэгтээ бас ингээ хавдд юм байна л да. За зарим хүнд бол ингээд бүр аллерги тий хашилж өгдөг, хашилтаа болгоч тийм тохиолдол байд юм байна. За мөн бас сэтгэл зүйн дарамт үүсгдэг гинэ. Бясаа бол ерөнхийдөө бол шүний амьд гэж хэлж болно. Шүн идэвхтэй байдаг учраас тухайн хүн одоо ингээд бясаагаа алах гэж шүн ингээд сэрдэг, тэгээ нойргуудах, сэтгэл түгших, стресстэй тийм шалтгаануудын нэг болт юм байна л да. За тэгээ мөн тухайн одоо хазуулсан газараа дахин майцнаас болоод тухайн газар нь халдвар бас орох эрсдэлтэй байд юм байна. Тийм болохоор бас арсны тийм хоёр дахь халдвар одоо нянгийн халдвар авч болох тийм эрсдлийг бол үүсгэж юм байна. За мөн бас нийгмийн даралт сэтгэл готролд оруулдаг гэж шүү. Энэ яадаг вэ гэхээр бясаатай байх нь ер нь ичгэвтер тийм мэдрэмж төрүүлдэг юм байна. Хүмүүсээс ер нь зайгаа барих те яна манай гэрийг бясаатай гэж бодчихвол заваан гэж бодчихгүй дээ те бас гэртээ ингээд зочин гीчин авчирхаас хүртэл хүмүүс зайлсхийгээд өөрийгөө тусгаарлах ганцаардах хүртэл тийм сэтгэл зүйн нөлөө үзүүлдэг юм байна л да. За тэгээд уур бухимдлыг бас төрүүлдэг гинэ. За бясааг устгах нь бол маш амаргүй, бас таны цаг зав, тэгээд эрүүл мэнд, ер нь мөнгө төгрөг гэл маш их зүйлийг шаарддаг. Тэгээд хүмүүс ер нь байнга цэвэрлж олон аргыг ингээд тушаад ямар ч үр дүн гарахгүй байх үед бол сэтгэл готрол их орд юм байна. Бас итгэл алдрах тийм мэдрэмж бас төрдөг гинэ. За тэгээд судалгаагаар бол бясаатай тулгарсан хүмүүсийн 40-60% нь бол сэтгэл түгших тийм шинж тэмдэгтэй болдог гинэ. Яана ахаад гараад ирэх юм биш үсттэй. Яана энэ арилах юм болов яах юм бол гэд иймэрхүү сэтгэл готролд хүмүүс орд юм байна. За 30% нь дуун зэргийн сэтгэл готролд илэрсэн гэж бас судалгаагаар бол хэлдэг юм байна л да. За зарим тохиолдолд бүр одоо пост травматик стрессинг тийм хам шинж бол үүсдэг гинэ. Энэ л болохоор PTSD гэж англиар хэлэгдэх шүү дээ. Энэ л болохоор ямарваа нэгэн осолт ингээд орсны дараа тухайн хүн ингээд ослын шок гэж хэлж болно те. Тэнгүүд яг бүр ийм ослын шок шиг ийм сэтгэл зүйн дарамт хүртэл бисаа одоо хүн өгдөг байх нь ба штэ. За тийм болохоор та бол энэ асуудлын эсрэг юу хийж болох вэ гэх юм бол та ганцаараа энэ асуудалтай нүүр тулаагүй шүү. Дэлхийд даяараа маш олон ингээд хүмүүс энэ бисаатай бол тэмцэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За мөн хэрвээ үнэхээр ингээд энэ сэтгэл зүйн асуудал чинь ингээд даймжирсан байх юм бол бүр сэтгэл зүйчдээр очиж зөвлөгөө хүртэл авч болох юм байна шүү. За тэгээд өөрийгөө буруутгах хэрэггүй. За бас бисаа бол бохир орчинд бол ямар ч хамаагүй. Тийм болохоор цэвэрлэгээгээ сайн хийгээрэй. Тэгээд дээрх зөвлөсөн аргуудыг тушаад үзээрэй. Тэгээд танд бол багч исэн энэ дугаар маань хэрэгтэй болов гэд орууллаа. За тэгээ манай сугийг байнга дэмждэг, байнга нэмжигч нартай маш их баярлалаа. Бас сөрөг комент бичдэг хүмүүс ч байна те. Гэхдээ бол тэрийг бол нэг тоодгүй шүү. Ер нь бол хэр баргийн сөрөг комментиг бол ер нь нэг тоодгүй, гайгүй дэмдөө. Тэгээ ер нь бол дэмжиж байгаа хүмүүстээ л маш их баярлалаа гэж хэлье да. Тэгээд дараагийн дугаараараа илүү сонирхолтой те бас хэрэгтэй мэдээлэл бэлтгийг чармаах болно. За бай. Хөөх байлаа.